Манай корог боолоо. Тэгээд маань года нэгтэй хамбал нэг үзсэн. Тэгээд өгөөд чинь дээр шар. За ингээд үг маань ороод ирсэн болохоор засварлах. Тасмаа ингээд засварлах батна. Явах юм аа энэ айлг гарч ирээд үг маань батгаж байна. Тэгээд хадаад үгийг харуулах. Монгол үгийн хамбал гадаад маань л харах. Үг харах гэдэг гэж ойлгож чинь. Тэгээд үргэлж ингээд үгийн маад юм дараах дээр харах маш манай сайн юм сүг харагдчихна. Тэгээд хоёрын харах. Тэгээд хоёлаа үгийн Монгол үгийг харуулаад гадаад юм чимээс Монгол үг маань л харагдаад гадаад үг маань тэгээд дацаас гарчихна. Тэгээд database дээр маань юу гэж байсан бэ? 10 database үүсгэн тас маань байгаа. Тэгээд seeking status нүүн seeking тохирох хэсгээр data store хийхдээ тэгээд ерөнхийдөө question log дээр маань одоо манай гурван тохирохны хэсэг маань пэйжээр нэг болгоцсон байгаа. Нүүн та next тэгээд энэ маань бол байдаг question log маань юу follower UI руу дата тавьчихна. Word data access subject гэдэг дотор маань бол ерөнхийдөө database дээр хийх үйлдэл юм. Тэр ингээд тодорхойлогдоод байж байна. Тэгээд энэ дээр маань entity маань байгаа юм. Англи үг, монгол үг тэгээд гэсэн. Тэгээд байгаа чинь за Word гэдэг ингээд бол юу tweet юм бол Zoom-ээр дамжуулаад Zoom-ээс маань клүүд маань болохоор дата access subject-аас маань web modelгүй клүүд маань үгтийн үгээр бол дамжуулж байгаа. Энэ маань бол яаж юм бэ? Дараа нь ингээд SAPI нэмлээ гэж бодох юм бол энэ дотроо биш Word repository дотроо ихэд бол өөрчлөлт оруулаад явчихж байгаа. Ерөнхийдөө бол энэ доторх үйлдэлүүдийг нэг газар ингээд төлөвлөж байгаа. Тэгээд web modelд эндээс үйлдэлүүдэл олоод дурсгал хэлбэрээ web model руугаа дэмжүүлээд авчихна. За энэ дээр edit screen дээр маань UI үйлдэлүүд маань бас байгаа. Тэр одоо edit хэсэг гэж тодорхой хоёр хэсэгтэй тийм outline энэ маань ингээд бодлого эдсэн биш гэдэг нь ингээд харагдчихдаг. За тэгээд оруулах, хадгалах гэдэг байлгах гэсэн үг дөө. Үттэй тийм та энэ маань нэг хэрвээ ингээд юу байх юм бол өмнө байсан үг ороод ирчих юм бол шууд апдейт хийе явчихна. Өмнө байгаагүй байх юм бол шууд нэгээр хийдэж явчихна. За home screen маань бол нэг бүхэлд нь болоод байгаа. Энэ маань ингээд одоо энэ апаар маань тийм ажиг settings гэсэн юм ингээд хараад settings box руу ингээд орчдөг. Яг юм одоо доотлолт нь яг манай өмнөд маань box яг өмнөд нь харагдчихээн. Юм одоо ингээд модоос хамаараад
энэ маань ингээд үг хаагтай байх юм л да. Маань хаа тийм бодлоо. За тийм энэ тэгээд энэ удаан дарах юм бол эдийг зүг ингээд амжиждаг нэг бол онлог эс гээд үгээр нэг бас хийсэн байгаа. За тэгээд энэ доктлын энэ тавчлууд маань ингээд дуу хэлбэрээр байж байгаа. Тийм бата ингээд хэрвээ нэг хамгийн хэрвээ үг байх юм бол нэмэх одоо постны үг хэрвээ үг байх бол нэмгээс постны ажил гэж үздэг. Тэрийг бол ингээд зэгцмээр суралцах хэрэгтэй. Өмнөх дараа эдгээр маань үг байж ажиллана. Тэгээ үг байхгүй бол энэ бодол ажиллахгүй. За тэгээд устгахтай байх юм бол энэ дайлаг маань ингэж ингээд дайлаг маань гарч ирээд устгахаа баталгааж үлчиж бид бол устгана. Энэ settings маань одоо ингээд сформ гадаад үгийг л харуулах Монгол үгийг харуулах хоёр нь харуулах гэж юм. Орноттой тийм утап сахай батна. Бид яаж хаа за нава дээр болохоор нэг тэгээс харна тийм тэр гайнаас доо болж байгаа. Тэгээд энэ маань энэ дээр маань болохоор элдэх сарнд ажиллаж тэгээд өгүүлээ хадгалах зэрэг маань энэ дээр хийгээд явчихж байгаа. Энэ рутер юу гэдэг бол ингэ даа зөв шилжиж явчихсан шүү дээ. Тэгээд хийсэн байна. Тэгээд нав контрол лаж ирээд бэлтгэж зэргүүлэхэд бас хөдөлгөөн ингээд хадгалж өгдөг байна. За хамгийн гол хэсэг main view модель маань энэ маань бизнес лабгуудаа явчихсан үгүй ингээд дараа юу гэж одоо энд бүх гараа тийм дүүг нэмэх зүйлстэй дэлгэт хийв. За тийм үү энэ маань өөр бас яаж байгаа юм бэ? Roomies өгнүүдээ flow гэвэрсгэлээд bracket чаа. За тийм үү data store-оос бас телефоны хоолнуудаа бас прераундаа тэр хоёроо ингээд combine хийгээд UI state болгочтой. Манай одоо энэ дээр нэг database-ийг өгдлөө ингээд Roomies-ийг өгдлөө ингээд авчиж гэсэн үг шүү дээ. Тэгээд мод дээр маань нэг тохиолны мод анууд тэгээд болохоор юу байгаа education нэрдэг гэсэн юм дээр бас оролцдог юм аа. Education нэртэй education channel үсгээд тэн дээр ингээд сануулга бас ингээд авчирсан юм. Тэгээд тодорхой хэмжээний хугацаанд сануул маань нэг болохоор reminder дээр хөлж хэлсэн юм бол тэгээд энэ маань нэг юм энэ дээр үг тавьчих цаг боллоо гэдгийг ингээд харуулцдаг. Маань education маань тийм та education дээр хахад угаар очдог.